Сайн уу? Anu байна. Тэгэхээр энэ удаагийн арьсан арчлалын видео цувралын энэ видеогоор арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх зохимжтой дарааллын тухай ярилцъя гэж бодлоо. Арьс арчилгааны бүтээгдэхүүнүүдийн нэр төрлөөс нь ингээд аваад үзэхээр ойролцоогоор ямар ч тач 14 шат болсон. Тэгтээ байж байгаарай. Бүх 14 шатыг нэг удаад хэрэглэнэ гэсэн үг биш. Тэгэхээр энэхүү видеогоор би яг энэ 14 шатыг өдөр болгон хэрэглэх шаардлагатай шатуудыг нь ялгаж хэлнэ. Дээрээс нь заавал бараг арьс арчилгаанаа байлгаад байх шаардлагагүй шатуудыг нь нэрлэх болно. Гэхдээ энэ 14 шатыг арьсаа арчлахдаа одоо ямар дараалалаар алийг урд нь алийг хойно нь хэрэглэх ёстой вэ гэдгийг бол энэхүү видеоор хүндхэн шүү. Дээрээс нь 14 шат байгаа учраас энэхүү видеог аль болох богинохон байх үүднээс зөвхөн тус бүтээгдэхүүний ерөнхий нэршлэр хэдүүлээ нэрлээд явна. Тодорхой бүтээгдэхүүн болоод брендийн тухай бол ярилцахгүй. Мэдээж хэрэг та нар сонирхох юм бол шат болгонд нь ч юм уу арай хэдийг нь нийлүүлээд задлаад одоо яг ямар бүтээгдэхүүнүүд байдгүй, ямар бүтээгдэхүүнд илүү тохиромжтой байдгүй, хувраа эмзэг ч юм уу одоо тослог арьсанд ямар бүтээгдэхүүн зохимжтой байдгүй гэдэг талаар би тусна видео хий гэж бодож байна. Тэгэхээр энэ болоод арьсан арчлалын бусад видеонуудыг үзэхийг хүсэх юм бол дээр холбож өгсөн кардаар орж миний бусад видеонуудыг үзээрэй. Тэгэхээр өөрчлөлн арьсаа арчлах одоо бүтээгдэхүүнүүдийг хэрэглэх зохимжтой дарааллын тухай ярилцъя. Эхний шат бол анхан шатны цэвэрлэгээ. Тэгэхээр косметик хэрэглэдэг хүмүүс бол ганцхан шатны цэвэрлэгээ хийх нь хангалтгүй байдаг. Тэгэхээр эхний шатны цэвэрлэгээ бол нүүрэн дээр чинь байгаа косметик буюу мейкап бүтээгдэхүүнүүд. Дээрээс нь орчны бохирдлыг бол арилгах зориулалттай ийм бүтээгдэхүүн хэрэглэх шаардлагатай байгаад байдаг. Энэ шатыг хийхэд яг усан суурьтай бүтээгдэхүүнүүд харьцангуй тохиромжгүй байдаг учраас тосон суурьтай бүтээгдэхүүнүүдийг хэрэглүүл зохимжтой. За анхан шатны нүүр цэвэрлэгээн дээр ашиглагддаг одоо хамгийн өргөн ашиглагддаг бүтээгдэхүүнийн нэг бол мицелляр ус. За мицелтэй усыг бол ердөө цорын ганц цэвэрлэгээний шат болгож болохгүй. Араас нь заавал 2 дахь шатны цэвэрлэгээ хийвэл тохиромжтой. Гэхдээ мицелляр ус ашиглахад нүрээ бүтэн цэвэрлэхийн тулд нэгээс олон хөвөн ашиглах шаардлагатай байдаг учраас жоохон бохирдол ихтэй арга юм шиг санагддаг. Тэгэхээр энэ тохиолдолд бусад юм тосон одоо бүтээгдэхүүнийг ашиглах зохимжтой. Жишээ нь бол нүрийн цэвэрлэгч тос буюу cleansing oil. За cleansing oil нь өөрөө бас л яг юм тосон суурьтай учраас нүүрэн дээр ч байгаа тосон суурьтай бохирдлуудыг бол цэвэрлэх зориулалттай. Цэвэрлэгч тосыг ашиглаж байхдаа бол нэг анхаарах ёстой зүйл нь бол гар бол нүүр чинь аль аль нь хуурай байх шаардлагатай гэдгийг санаарай. Хэрвээ усан одоо бүрхүүл орж ирчих юм бол тос нь бол устай холилддоггүй учраас тэр нүрийг чинь ч юм уу цэвэрлэхтэй тийм хангалттай цэвэрлэж чаддаггүй. Тийм учраас цэвэрлэх чадамжийг нь аль болох өндөр байлгахын тулд аль аль гар болон нүрийнхаа суурийг бол хуурай байлгах хэрэгтэй шүү. Цэвэрлэгч тос ашиглахын давуу тал нь нүрийг чинь хуурайшуулдаггүй, шаардлагатай тосны хүчлээр бол хангаж өгдөг байгаа. За дараагийнх нь цэвэрлэгч гүгэл гэж нэрлэдэг байгаа юм. Cleansing balm. Үндсэндээ цэвэрлэгч тос буюу cleansing oilтай төстэй гэхдээ хатуу төлөвт байгаа. Ялангуяа юм cleansing balm-уудыг бол илүү арилгахад төвөгтэй косметикийг бол арилгахад арай зохимжтой гэж үздэг юм байлээ. Та нарыг ашиглаасаа гэж зөвлөхгүй гэхдээ эхний шатанд хэрэгжилж болох бас нэг арга байдаг нь нүүрний цэвэрлэгч салфетик. Анхан шатны цэвэрлэгч бүтээгдэхүүнүүдийг бол үндсэндээ оройн арьс арчилгаандаа бол ашиглавал зохимжтой. Яагаад тэгэхээр өглөө босоод бол бид нэр косметик ч юм уу гадны бохирдлыг бол цэвэрлэх шаардлагагүй байдаг учраас өдөрт нэг удаа унтахын өмнө оройн арьс арчилгааныхаа үеэр бол хэрэглэх зохимжтой шүү. За 2 дахь шатны цэвэрлэгч нь анхан шатны цэвэрлэгчээс үлдсэн бусад бүтээгдэхүүнүүдийг бол арилгах зорилготой голчлон ер нь шингэн бүтэцтэй эсвэл хөөсөн бүтэцтэй байдаг усан суурьтай. Ингээд эхлэхээр яг тосон суурьтай бүтээгдэхүүний арилгаагүй үлдээсэн усан суурьтай бүтээгдэхүүнүүдийг цэвэрлэж авах зорилготой. Дээрээс нь чиний өөрийн чинь арьснаас ялгарч байгаа, өөрөөс чинь ялгарч байгаа бохирдлуудыг энэ шатанд илүү сайн цэвэрлэдэг. За 2 дахь шатны цэвэрлэгчд ашигладаг бүтээгдэхүүнүүдийн ихэнх нь одоо бол гээлэн бүтэцтэй байдаг болсон. Энэ бол мэдээж хэрэг эхний одоо шатны цэвэрлэгээнээс үлдсэн бодисуудыг арилгахаас гадна за дараагийн эмчилгээний шатанд бол арьсыг чинь бэлдэж өгөх зорилттой нүүрний нүхжилтийг арилгаж өгөх мөн туушран арьсан дээр байгаа бактериудыг устгах гих мэт зорилттойгоор ашиглаж болдог. Тослог болон хуурай арьстай бүх хүмүүс ер нь гээлэн цэвэрлэгчийг хэрэглүүл зохимжтой. Дээрээс нь бас хөөсөн цэвэрлэгч бас байдаг. Хөөсөн цэвэрлэгчнүүд бол ихэвчлэн одоо анханасаа савн дотор бол гээлэн эсвэл шингэн бүтэцтэй байгаад яг савнаас гарах үед хөөсөрч орж ирдэг. Мэдээж хэрэг хөөсөн бүтээгдэхүүн нүрэн дээр төрөх айгу урамтай байдаг штэ. Гэхдээ нэг юм нь бол хөөсөн цэвэрлэгчд ихэнх нь бүгдээрээ биш шүү. Ихэнх нь бол арьсыг хуурайшуулах гэдэг хандлагатай байдаг учраас хэрвээ арьс чинь ер нь хуурай бол хөөсөн цэвэрлэгчээс зайлсхийчвэл арай зохимжтой баг. Гэхдээ хуурай арьсан зориулсан хөөсөн цэвэрлэгч нар бас байдаг. 2 дахь шатны цэвэрлэгч бүтээгдэхүүн бол өглөө болон оройн арьс арчилгаанд нь заавал байх ёстой бүтээгдэхүүн шүү. За дараагийнх нь гуйжуулагч бүтээгдэхүүнүүдийн шат.
Гуйжуулагчийг яг арсныхаа хэрэгцээнд тааруулан хэрэглэн заавал өдөр болгон хэрэглээд байх шаардлагагүй. За тэр дундаа оройн арс ашиглагааныхаа нэг шат болгож хэрэглүүл арай зохимжтой. Учир нь гуйжуулагч бүтээгдэхүүн яг арсыг чинь нарны хит ягаан туяанд мэдрэг болгочихдог учраас өглөөний арс ашиглагаанд хэрэглэхийг тэр болгон зөвлөдөггүй. За гуйжуулагч бүтээгдэхүүний дотор нь үндсэндээ хоёр ангилдаг. Бит буюу physical гуйжуулагч, нөгөөх нь химийн буюу chemical гуйжуулагч гэдэг. Бит гуйжуулагч гэдэг дотор нь scrub эсвэл юм гуйжуулдаг юм багстай хослуулан ашигладаг бүтээгдэхүүнүүд багтдаг бол нөгөө талд нь химийн гуйжуулагч дотор нь AHA буюу alpha hydroxy acid, BHA буюу beta hydroxy acid зэрэг гуйжуулагч хүчлүүдийг агуулсан бүтээгдэхүүнүүд бол багтдаг байгаа. Тэгэхээр гуйжуулагчийн талаар бол би тусна видео аль хэдийн хийчихсэн. Дээр карт хэсэгт холбож өгсөн байх бол тийшээгээ орж гуйжуулагчийн талаар дэлгэнгүй мэдээллийг бол үзье. Хүсэх юм бол тийш орж үзээрэй. Тэгэхээр ямар тааш 3 дугаар шат нь бол гуйжуулагчийн шат байгаа. Маск болон эмчилгээний бүтээгдэхүүнүүдийг яг арсанд чинь хэрэгцээтэй байгаа үед л ашиглуул зохимжтой. За яг юм түрхээ дараа нь угааж авдаг маскнууд энэ дотор багтж байгаа. Дээрээс нь spot treatment буюу яг одоо ингэ нүрэн дээр чинь гарцсан байгаа нэг хэсэг дээр идэвхтэй орцсон агуулмж асар өндөртэй тийм бүтээгдэхүүнүүдийг түрхэж хэрэглэх тэгээ буцаага цэвэрлэж авах зорилттой. Тийм бүтээгдэхүүнүүдийг энэ шатанд ашиглуул зохимжтой. Гэтэ мэдээж хэрэгтэй тохиолдолд өдөр болгон хэрэглэх шаардлага байхгүй. Тонер бол яг арсанд ямар нөлөө үзүүлдэг юм бол гэдэг нэг ойлгомжгүй бүтээгдэхүүнүүдийн нэг байдаг. Гэхдээ өглөөд ч оройд ч заавал ашиглах хэрэгтэй нэг шат юм шиг надад санагддаг. Юу гэхээр арс арчилгааны бүтээгдэхүүнүүд хэрэглэсний дараа бол арсны чинь pH-ийн түвшин үндсэндээ жоохон алдагдаад ирсэн байдаг. Тэгэхээр бидний арс бол хамгийн зохимжтой pH-ийн түвшин бол 4.5-аас 6.2-тай байдаг юм байна л да. Тэгэхээр тонер бол нэрнээс нь ч гэсэн ойлгомжтой. Төвн хийх буюу ингэж тогтворжуулах зорилттой байдаг. Тэгэхээр арсын чинь pH-ийн түвшин алдагдсны дараа төвнэрийг бол хэрэглэснээр арсын чинь одоо тэнцвэртэй байдал иргэн хангагдаж дараагийн эмчилгээний одоо серум ч юм уу бусад шатуудыг ашиглахад бэлдэж өгөх зорилттой байдаг. За дараагийнх нь эссенц, серум, ампуль гэх мэт бүтээгдэхүүнүүдийг бол хэрэглэнэ. Тэгэхээр энэ гурван бүтээгдэхүүн хоорондоо ямар ялгаатай юм бэ гэж асуух юм бол эссенц бол яг тонер болон серум хоёрын голын бүтээгдэхүүн гэх юм уу? Бас яг арсыг чинь ингээд суурийг нь гой бэлдэж өгөө дараагийн бүтээгдэхүүн ашиглахад зохимжтой болгож өгдөг. Тэгэхээр заримдаа бол эссенцийг тонерны оронд ашиглагч тохиолдол байдаг. За харин серум болон ампуль бол арс арчилгааны идэвхтэй орцыг хамгийн өндөр одоо доозоор агуулсан бүтээгдэхүүнүүд байдаг. Харин энэ хоёрын хоорондын ялгаа юу вэ гэхээр серумыг бол өдөр болгон ашиглах боломжтой, хизээж ашиглах боломжтой тийм бүтээгдэхүүнүүд байдаг бол ампуль бол ихэвчлэн тодорхой хугацаанд одоо курсээр ашиглах зорилттой бүтээгдэхүүнүүдийг илүүтэй ингэж нэрлэдэг. Гэтэ серум болон ампуль хоёрыг заавал нэгэн зэрэг ашиглах шаардлагагүй, нэгийг л ашиглахад үндсэндээ хангалттай юм шиг санагддаг. Яг тухайн үед арсанд чинь яг юу хэрэгтэй байна? Тэрэнд нь зохицсон идэвхтэй орцыг агуулсан бүтээгдэхүүн байвал илүү зүгээр. За хэрвээ та нар салфеткан маск ашигладаг бол одоо л энэ салфеткан маскыг хэрэглэх цаг чинь агуулмжийнх нь хувьд за хэрэглээнийх нь хувьд бол мэдээж ампуль, серум ч юм уу эссенцтэй айгу төстэй шат гэж хэлж болно. Текстурийнхаа хувьд харин арай өөр байдаг учраас энэ үед ашиглаж байгаа шүү. Салфеткан маск бол өдөр болгон заавал хэрэглэх ёстой шатуудын нэг бол биш. Зүгээр өөрийнхөө хэрэгцээтэй хүссэн үедээ бол салфеткан маска нүүрэн дээр тавьж хэрэглээд байвал зохимжтой шүү. Тэгэхээр салфеткан маска хэрхэн сонгох нь зохимжтой вэ гэдэг талаар хэрвээ та нар бодож ирсэн бол би бас энэ тухай видео хийсэн. Дээр тайлбар хэсэгт одоо дээр картсыг холбож өгсөн байгаа тэр видео руу орж үзээрэй. Зохин тос хэрэглэдэг бол яг одоо зохин тос хэрэглэх цаг чинь мэдээж хүн болгон бол зохин тос хэрэглэх албагүй. Яг өөрийн чинь хэрэгцээнд нийцсэн зохин тос байгаа бол энэ шатанд бүх энэ маск эмчилгээнүүдийн дараа зохин тосоо түрхээрэй. Нүднийхээ ухрахыг тойруулан гарынхаа зөвхөн ядам хуруугаар зохин тосыг түрхэх ёстой шүү. Чийгшүүлэгч тос бол өглөө оройд заавал хэрэглэх ёстой бүтээгдэхүүн. Чийгшүүлэгч тосны доторх агуулмжийг харах юм бол мэдээж арс арчилгааны идэвхтэй орц бол байдаг. Гэхдээ орцын агуулмжийн хэмжээ харьцангуй бага, илүү их орц нь бол дүүргэгч бодисууд байгаад байдаг. За эдгээр бодисуудын гол давуу тал нь юу вэ гэхээр өмнөх шатуудад хэрэгэлсэн идэвхтэй орцын агуулмж өндөртэй бүтээгдэхүүнүүдийг арснаас чинь ууршин алга болохоос урьдчилан сэргийлэх зорилгоор арсанд чинь тэр их чийг, тэр их тижээлийг бол түгжиж өгөх зорилттой байдаг. Тийм учраас нэгэнд арсаа одоо арчлаад асар их гоё юм гоё идэвхтэй орцтой бүтээгдэхүүнд хэрэгэлсэн бол тэрийгэ зүгээр алдчихгүй тул нүүрэндээ түгжиж өгөх зорилгоор чийгшүүлэгч тосыг заавал хэрэглээрэй. За хэрвээ мэдээж идэвхтэй орцтой бүтээгдэхүүдийг ашиглаагүй байсан ч гэсэн чийгшүүлэгч тосны дотор ч бас бага хэмжээний идэвхтэй орц байгаа учраас өдөр болгон хэрэглэхэд зохимжтой юм шат байгаа. Өглөө болон оройд аль аль нь хэрэгжилж болно. Мэдээж хэрэг өглөөний болон оройны гэсэн тусдаа одоо бүтээгдэхүүн төрөө байдаг бол мэдээж тэр зааврын дагуу хэрэглүүл зохимжтой.
Өглөөний арьс арчилгаанд чинь заавал байх хэрэгтэй нэг шат бол нарны хит ягаан туянаас хамгаалах тос. Арьсаа арчлах зорилгоор хэмжээний идэвхтэй орсод хэрэглэсний дараа хэрвээ нарны хит ягаан туянаас хамгаалахгүй юм бол арьсыг чинь хамгийн хурдан хөгшүүлдэг зүйл бол нарны хит ягаан туяа. Тэгэхээр заавал нарны тос хэрэглэж заншаарай бүгдээрээ. Энэ талаар бол хулан бит хоёр бас дэлгэрэнгүй видео хийж исэн. Бид карт хэсэгт болон видеоны дор тайлбар хэсэгт холбож өгсөн байх болно шүү. За харин оройны арьс арчилгаанд хэрвээ хүсэх юм бол хэрэглэж болох нэг бүтээгдэхүүн бол нүүрний шингэн тос, facial oils гэж нэрлэдэг байгаа. Миний ашигладаг нүүрний шингэн тос бол нохон хошууны тос. Энэ тухай видеог бас би даасан видеос хийж исэн. Дээр карт хэсэгт болон видеоны дор тайлбар хэсэгт холбож өгсөн байх болно шүү. За би даасан шат биш ч гэсэндээ бас энэ дотор агуулах хэрэгтэй юм шиг юм нэмэлт нэг шат байгаа нь нүүрний патч буюу юм наадаг юм наалтууд байгаад байдаг. Заримдаа ингээ нүүрэн дээр чинь юм гарцсан байдаг ч юм уу. Тийм тохиолдолд доторх тэр бохирдлыг нь соруулж авах зорилттой эсвэл зөвхөн өнгөлөнд орлох зорилттой юм патчуд байгаад байдаг. Хамгийн сүүлд нь бол энэ патчаа хэрэглэж юм бол зөвхөмжтэй. Арьс арчилгааны бүтээгдэхүүнийг хэрэглэх зөв дарааллын хувьд бол ийм байна. Мэдээж тухайн бүтээгдэхүүнд зориулсан зааварчилгаа өөр байх магадaltaй гэдгийг санаарай. Тэгэхээр авсан бүтээгдэхүүнээ та нар хизээ хэрэглэе гэж бодож байгаа бол мэдээж энэ гайданс одоо энэ зөвлөмжийг бол ашиглаж болохын дээрээс нь тухайн бүтээгдэхүүнийх нь яг зааварчилгааг бас уншиж үзхийг зөвлөе. Тэгэхээр энэ видеог богино байх үүдээс би шат чат болгон заавал бүтээгдэхүүнийг зөвлөсөнгөө. Гэхдээ хүсэх юм бол энэ шат чатаар нь би илүү задлаад илүү тус тусд нь бас видео хийх боломжтой шүү. Тэгэхээр хэрвээ миний энэ видео таалагдсан бол лайк дараарай. Хэрвээ өөрийн санал бодлыг илэрхийлэхийг хүсэх юм бол доотлын комент хэсгийг ашиглахыг зөвлөж байна. Хэрвээ суугт маань subscribe хийгээгүй байгаа бол энэ доор байгаа subscribe гэсэн товчон дээр дараад хажуугийнх нь хонхыг дарчих. Тэр тохиолдолд та нарт намайг шинээр видео оруулах болгоно notification очих болно. Тэгэхээр видеотой хамт байсан баярлалаа. Дараагийн даваа гарагт эргээд уулзъя.